За автомашины бүртгэл дээр өөрөө уулгагч Volvo маркийн автомашиныг яаж бүртгэсэн талаар танилцуулъя. За автомашины бүртгэл рүү орлоо. За ингээд брэндүүдээр харагдаж байна. Volvo гэдэг ингээд 31 шиг Volvo гэж харагдаж байна. За ингээд дарлаа. Volvo-ны өөрөө буулгач 21 чирэгч 10 шиг гэж харагдаж байна. Өөрөө буулгач дээр дарлаа. Дотроо 29 шиг өөрөө буулгач маань дөрвөн төрлийн өөрөө буулгачаас бүрддэг юм байна. За хамгийн ихнийх нь 440 маркийн Sarl Volvo. За ийшээ ингээд орлоо. Sarl Volvo нь нийтдээ 10 шиг байдаг юм байна. За эдгээрээс 4 шиг нь бол уурхай дээр бүртгэлтэй 6 шиг нь 4 шиг нь газар компани дээр ашиглагддаг 2 шиг нь хадгалтанд байдаг ийм байдалтай байна. За энэ дээр бол төлөв байдал нь явтан харагдаж байгаа. Хаана байрлалтай хэн ашигладаг гэсэн мэдлүүд харагдаж байгаа. За ингээд дараад яваад оръё. За энэ бол эхний багамд хэсэгт бол ерөнхий мэдээллүүд нь байна. За автомашины норм тохиргоо, брендийн нэр нь, техникийн төрөл нь, техникийн загвар нь, техникийн дэд загвар нэмэлтээр оруулж болдог. За техникийн зориулт нь өөрөө буулгах гэж байна. За арлын дугаар нь, улсын дугаар нь, хөтөлбөрийн дугаар нь, өнгө нь, үйлдвэрлэсэн улс нь, үйлдвэрлэсэн огноо нь, Монгол улсад орж ирсэн огноо нь, бүртгэгдсэн огноо нь, хөтлөгчийн төрөл нь, дэвшнийх нь багтаамж нь, метр кубээр гэдгийх мэдээлүүд ингээ бүрэн дүрэн бөглөгдсөн харагдаж байна. За байршил нь харагдаж байна. Хөрөнгийн нэр нь харагдаж байна. За хөрөнгийн шинжилгээний данс нь ингээ олгогдсон байдал нь харагдаж байна. За ямар компани дээр бүртгэлтэй байгаа гэдэг нь ингээд харагдаж байна. За эзэмшигч оператор нь харагдаж байна. За одоогийнх нь километрийн заалт моцог нь харагдаж байна. Километрийн заалт нь 148,729 гэж харагдаж байна. За энд бол ашиглалтын түүх, эзэмшлийн түүх, төлөвийн түүх нь харагдаж байгаа. За ингээд сэлбэгийн мэдээлэл зарцуулалт нь энд харагддаг. За үзлэг хийсэн бол энд харагддаг. За үзлэг рүү н орж үзье. За хамгийн сүүлд ойдоо механик мөнхөө операторын хамт үзлэг хийсэн байна. За ингээд ороод үзэхэд за үзлэгийн зөвлөлт дээр нь ингээд цаанаас нь авсгаж өгсөн урьдчилаад ингээд темплейт бэлдэд авсгагдсан байдаг. Энэ темплейтэд татж гаргаж чагаад энэ дээр шаардлагатай мэдээллүүдийн чеклээд бөглөөд тайлбар бичээд ингээд явдаг байгаа. Доор нь одоо нэмэлт мэдээлэл оруулахаар бол зүйл нэмэх гэж байгаа нэмээд оруулдаг. Зам зураг авсрах боломжтой байдаг. За хавсралт мэдээлэл рүү орж үзье. За энэ машины хавсралтыг за одоо оруулсан байна. За энэ дээр тухайн машины одоо үйлдвэрлэгчийн танилцуулга каталогны мэдээлэл байна. Ямар төрлийн хөдөлгүүртэй юм, ямар хоровтой юм. За ямар тэнхлэгтэй ингээд танилцуулгын мэдээлэлүүд нь назам хоровных нь пайц үзэх нэгдгээр нь одоо захиалах хийхэд шаардлагатай байдаг. Дотор олон төрөл байдаг учраас андуурхын дөрөх асуудал гардаг учраас ингээ хавсраад оруулсан тохиолдолд андуурлах аргагүй гэсэн үг. За зураг нь байна. Тухайн автомашины зураг ингээд 3 талаас нь авсан зургийг авсгасан байна. За мөн зураг нь байна. За дахиад ингээд бас дарсан өөр нэг зургууд орсон байна. За гэрчлэгээ нь байна. Гэрчлэгийн холбоор. За гэрчлэгийн холбоорыг ингэж авсгаж өгсөн байна. За ингээд техникийн ерөнхий мэдээлэл буюу норм тохиргоор нь орж үзье. Ингээд орлоо. Дотроо за ингээд техникийн брендийн нэр, техникийн төрөл, үйлдвэрлэсэн улс, загвар, зориулалт, англи, BCE англиар барина гэд ингээд орсон байна. За дэвштэй юм байна. Дэгдэх дээр нь чеклээ дэвшнийхэн багтаамж нь 18 м кубын дэвштэй юм байна. Тээвэрлэх даасан 40 дон хүртэл тээвэрлэх юм байна гэд орсон байна. За дэвшнийх нь урт нь 600 см юм байна. 6 м гэсэн үг өргөн нь бол 2.2 м, өндөр 1.2 м-ийн дэвштэй юм байна. За суудалтай юм байна. 2 хүн суух боломжтой юм байна. Хаалгатай юм байна. 2 хаалгатай юм байна. Аккумулятортай юм байна. Аккумулятор нь 22, 26, 50, 2 гэсэн см-ийн хэмжээтэй 200 ампер цагтай аккумулятор орд юм байна. Сараар ашиглалтын хугацааг дуусд юм байна. 24 сар ашиглаж солих боломжтой нийт 2 аккумулятор ордог гэсэн байна. Дугааны мэдээлэл за энэ машин 1 2 3 4 тэнхлэгтэй юм байна. Урдаа 2 хойно 2 тэнхлэгтэй. За ингээд дугаануудын хэмжээ бол бүгд адилхан 12 00 24 гэсэн хэмжээтэй юм байна.
бүгд километр ашиглалтын хугацааг тооцсон. За 50,000 км яваад дугуйны норм бол 50,000 км гэж орсон байна. Ингээ урдлын тэнглэгэнд 2, дундлын тэнглэгэнд 2, за арын дунд тэнглэгэнд 4, арын хамгийн ойдлын тэнглэгэнд 4 ингээ нийтдээ 12 шиг дугаард юм байна гэсэн байна. За хөдөлгүүрийн мэдээлэл гэх юм бол Volvo EP440 гэдэг хөдөлгүүртэй юм байна. Хөдөлгүүрийн төрөл нь дизель юм байна. Хөдөлгүүрийн багтаамж нь 12.8 литрийн багтлагүүртэй юм байна. 440 морины хүчтэй юм байна. Эргэлт нь болохоор 2200 юм байна. Механик хоровтой юм байна. Тухайн дээгний жин нь болохоор 19.9 тонн юм байна. Урт нь 825 см юм байна. Өргөн нь 249 см юм байна. Өндөр нь 350 см юм байна. Түлшний нөөцлөр нь 315 литрийн багтаамжтай юм байна. 100 км-т 39 литр шатхуун зарцуулах нормтой юм байна. Цагийн түлш зарцуулалт нь 9 литр юм байна. Нормал цагийн зарцуулалт 1.2 юм байна. За энэ үнэлгээний тонн километр үнэлгээ нь өдрийн 1 тонн километрийг 30 төгрөгөөр тооцдог юм байна. За шатхууны зарцуулалт нэмэгдэл тооц үзүүлэлт гэх юм бол за хүйтэний нэмэгдэл 10% бичлэг хийж байна. За юуны тарийн талбай нь пойлонд ажиллах юм ч юм уу замын нөхцөл нэмэгдэл 10%, подем мөргөлтийн нэмэгдэл 6 литр нэг цагт. За ингээд ачаад хааны нэмэгдэл 1.4 литр ингээд шатхууны зарцуулалтууд орсон байна. За энэ дээр нэмэлт мэдээлэл дээр бол тухайн тэгнтэй холбоотой нэмэлт мэдээллүүд ингээд нэмэлтээр одоо тэгнгийн үзүүлэлт марк гэдэг ингээд нэмэлтээр дээр бүртгэлд ороогүй зүйлүүдийг бол нэмэлтээр оруулж өгөх боломжтой байдаг. Ингээд үзүүлэлтүүд нь орсон байна. За үзлэгийн багц гэдэгт бол автомашин хүлээлцэх, ажилд гаргах, шин техник бүртгэх, хадгалтанд тавих гэдэг юм олон төрлийн үзлэгийн багц авсгаж өгсөн байна. За эндээс хамгийн төвөмөл хэрэглэлт нь бол техник хүлээлцэх акт гэж байгаа. За ийшээ дараад оръё. Автомашин хүлээлцэх акт руу орж үзлээ. За энэ дотор автомашин хүлээлцэх акт гэдэг ингээд юуг нь үзэх үү гэдэг ингээд бүгд жагсаагаад ингээд урьдчилан бэлдээд авсгарчдаг. За энэний загвараа тач гаргаж ирээд энэ дээрээ шийклээ тайлбар бичээд нэмэх зүйл бол доор нэмээд ингээд үзлэгээ хийгээ явдаг байгаа. За тухайн автомашины ирмэний мэдээлэл энэ дээрээ байна. За сэнсний ирмэн, жанааны ирмэн гэдэг хоёр төрлийн ирмэн орд юм байна. Бүгд эдийн дугаартаа байна. За шүүрэг төрний мэдээлэл нь бол за хэмсгэгч шүүр, гидер шүүр, хийн шүүр, агаар шүүгч, том агаар шүүгч, жижиг маслын шүүр, маслын бүдүүн шүүр гэдэг ингээд нийтдээ 7 төрлийн шүүр ордог. Бүгд эдийн дугаартаа ордог тоош хэрэгтэй ингээд орсон байна. За бууд гэдэг ингээд орсон байна. За буудны мэдээлэл нь ээжийн зайн автомашинд бол 12.00/24 гэдэг хэмжээтэй дугуйтай. За ийм эдийн дугаартай бууд ордгоо 480 диаметртай 10 нүхтэй нийт 12 ширхэг бууд ордог гэсэн юм мэдээлэл байна. За энэ тухайн автомашины онцлогооны багцтай холбоотой мэдээллүүд хэлцүүлье. За сэлбэг захиалгын онцлогооны багц бол ашиггүй шаардлагатай байдаг. Онцлогооны багц руу орлоо. Volvo EP440 өөрөө болох гэж байна. За ийшээ ороод ингээд үзье. За энэ дээр бол нийтдээ 176 нэр төрлийн сэлбэгийг оруулж өргөн хэрэглээний сэлбүүдийг оруулж бэлдэж өгсөн байна. За ингээд сэлбэгийн англи нь харагдаж байна. За онцлогооных нь нэр нь буюу одоо монгол нэр ингэж харагдаж байна. За англи нэр нь ингэж харагдаж байна. За тэгээд эдийн дугаар нь харагдаж байна. Бараа санхүүгийн бараатай холбосон байдал нь ингээ харагдаж байна эдийн дугаартаа. За хэмжин гэж нь харагдаж байна. Нэг удаад хэрэглэгдэх тоош их нь харагдаж байна. Засварлах норм нь хугацаатай харагдаж байна. За сэлбэгийн норм харагдаж байна. За энэ дээр нь орлох бараа авсгаж өгч боломжтой мөн норм үүсгэж өгөх боломжтой байдаг. За энэ жишээ харахад бол за сэлбэгийн ангиллал гэж урдны хайрцаг гэхэд урдны хайрцаг гэдэг англи дотроо перда диск гэж байна. За гадаад нэр нь диск. За эдийн дугаарны нэг мэтлээ ингээд онцлогооны багцыг бол ингээд маш сайн оруулж өгсөн байна. Энэ одоо сэлбэг захиалга хийхэд бол маш хэрэгтэй байдаг.